Зохиолч яруу найрагч Дамбын Төрөвбат. Эмч найраглал. Мандаах дуулал. Хүмүүн төрлөختний туулсан их харгавай. Хүсэл хэслийн эцэс төгсгөлгүй тоолсон онжилүүд. Амьдрал өхлийн ялсан ялагдсан түүх. Түмэн жилийн дайн тулаан түүмэр шиг цоролдсон халуун улаан талбарт ялах дон хэн хэнийг нь олзолж ярганы мал шиг бие биеийн хядаж явсан ч эрүүл ухаан саруул санааны эрхээр эмч хүн олзлогдсон ч цаазлахгүй андгайг чин үнэнчээр биелүүлж явсан чихэнд чимэгтэй мэдээ судар номонд дэвэ. Гүн хүндлэлээр эмчийг өршөөж гүрэн улс даяар шүтэж явсан түүх цэдэгвэ. Эмч хүн эм бариад үхэлтэд тулалдаг болохоос эмч хүн илд бариад хинтэнч цавчилдахгүй. Эмч хүнд өвчин гэдэг ганц дайсан бий. Эмч хүнд үхэл гэдэг ганц л дайсан бий. Хаа эртнэ улаан нохойжил хар үхэл Европ дахныг нөмөрч татарын армийн цэргүүд эгнээгээрэн хяарч байхад тангар өргөсөн эмчил үхэлтэд тулалдаж байсан. Торгоны зам дагсан хоёр тахал тоос торчлонг түүмэр шиг хуйхалж эхлэхэд тахал туссан олон мянган эмчнэр тамиран тасарч өөрөө эрсдгийн цагта эртний грекийн түүхч Фукидагийн жишээг дагаж эргээд хойж үйдмэн хэрэг болно хэмээн өвчний шинж тэмдгийг бичиж үлдээсэн домог вэ. Өөрөө тэгээд өд бихээ тэврээд үхсэн юм. Эмчийн ариун түүх дуусахгүй гэгэн судар юм гэж эмчийн гэгэн алдар дуурсахгүй өдөр гэж үгүй юм аа. Хөгжөөх дуулал. Энэ орчлонд хүн болж төрөөд эхний амьсгалан авахын цагт их баригч асрагч та алгаан тусч авсан билээ. Эрэгт хөх тэнгэртээ эцсийн амьсгалан өгөхийн цагт эмч сөвлөгч та нар л элгээ тэрч үлдэх билээ. Үхэл амьдралын зааг дээр үргэлжийн мөнхөд эмч таал байдаг. Үхлийг үгүйсгэж өвчнийг өвдөглөх үлэмжийн хүчтэн эмч таал байдаг. Хар тахал дэлхийг бүргсэн 9 түүх бий. Хамгийн тэргүүн игнэнд эмч таал байсан. Сар тахал нүрэлсэн энэ өдрүүдэд ч цагаан нөмрөгт бааtruуд та нар л эмчээ гэж таныг дуудаагүй хүн гэж үгүй. Эмч минь гэж дурсаагүй хүн гэж үгүй. Эмч та өвчтөн бүхний аврал юм. Эмч та өргөн түмний ачтан юм. Эмч таны өмссөн хувцас цагаан. Эмч таны өргөсөн тангараг цагаан. Эмч таны зүтгэсэн үйлс цагаан. Эмч танд итгэсэн итгэл цагаан. Төргөн тусламжийн тэрэгний түүдэг цэнхэр гэрэл ялцахад нь ам тэмцсэн нэгэнд авралын од болж харагддаг. Амьсгал давчидсан нөгөөд аштын гэгээ болж үзэгддэг. Төргөн тусламж дуудаад түгшиж мэгшиж суухад үүд онгойж цагаан нүмерэг гялс хийх нь үүр цайж нар мандах шиг л болдог. Үхэл зүхтэж нас нэмэх шиг л болдог. Эмч таныг өрөөж сүү өргөөгүй ижий гэж үгүй. Эмч таныг даатгаж сүлдэндэн залбираагүй эцэг гэж үгүй. Хүүрнэх дуулал. Эм өгсөн хүндээ энэрэл болж очноо эмч та. Амьгүйсэн өвчтөнд аврал нь болж очно эмч та. Таны тулаан амаргүй. Таны дайн төгсгөлгүй. Тугаа мандуулаад явсан эрт цэрэг тулаан бүхэндээ ялаад тусгаар тогтнолон олоод тууж цадаг болоод мөнхөрдөг бол эмч таны эцэс төгсгөлгүй энэ дайны ялсан бол яруу алдар нь даруу ялагдсан бол буруу бүхэн нь таних. Гэхдээ эмч та бууж өгөөгүй. Гэгэн өмсгөлөн тайлаагүй. Хориод оны эмч нар хоргой махагтай лам нар боож өгсөн тан нь хор байсан гэхэд итгэхгүй. Барьж бясалгасан тарин нь хорлол байсан гэхэд үнэмшихгүй. Манхагтай тан барьж шогссон
Маарамб, дуурамб, мэргэд, магад гэгэн инэрлийн далай манал бурхны шавнар байсан. 30-аад оны эмчнэр гуниг баярын дэнс тэнцүүлсэн хувь заяа нацагд орж имэн шүлгийн мөрөнд гэрэлтэн наваан юндангайн хүлгийн дөрөөнд соролцож холоо явж Берлин бүжиглэж хотод ирээд бөмбөр ногоонд жүжиглэж тариатын хүрээнд эсэргүү нарын шархыг боож явлаа. Тамсаг булагт олзлогдсон Японы зүрхийг чагнаж явлаа. Эм сум хоёр нэг цүнхэнд явлаа. Эрлэг бурхан хоёр нэг багтсанд явлаа. Энэрл буйны эхэн байв та. Элбэрэл хайрын эмчин явв та. 40-од оны эмчнэр дөрөөн дээрээсээ буугаагүй. Богц дүүрэн эм ганцгалж бороо заснаар үхэлтэй тулалдаж алдахыг нь алдаж аврахыг нь аварч явсан юм. Улаан хэрээстэй ногоон цүнх утаан дунд гэрэлтэж байсан юм. Амьд нэгний амьсгааг чагнан нойргүй хонож буудуулж нөхцснийг нь булшиг ухан хоолгүй зүтгэж яруу алдарт түүхийн хоймор Монгол эмчийн эрдэмч үзүүлсэн юм. Ялалт аз жаргал хоёрыг морин дил дээр сундалж ирсэн юм. Эмч таны төлөө цацал өргөөгүй эмгэд үгүй. Эмч таны төлөө зул өргөөгүй өвгөд үгүй. Эмч таны төлөө хундаг өргөөгүй залуус үгүй. Эмч таны төлөө ерөөл өргөөгүй шүлэгч үгүй. 50-ад оны эмчнэр танка машинаар сольж сумын эмч нэртэй унган нутгаан зорьсон юм. Сургаа соёлын үрийг тарьж уул талаар тарсан юм. Сүргэн хариулж яваа малчин түмнээ сүрийн өвчнөөс өмөрөх ариун дайнд эмчнэр мордож ширүүн тулаанд эмчнэр орж Орос ах нартай дөрөө харшуулж отряд хаягтай гэрээ барьж үхлийг хөөж үүдийг сөгсөн нь эмч та. Өрхийг татаж өвчнийг ялсан нь эмч та. Тахал нүүрэлсэн хар жил талын илгэнд харлаж үлдэхэд хавийн амтэн дөрвж хар бөөрөнд хаягдж хоцорход сорж очсон нь сумын эмч. Зориглож орсон нь сумын эмч. Талаар нэг тахал тараахгүй тулд галаар ариулах ганц аргатай үчир өвчтнөө тэврээд өрхөн бүтээгээд өөрөө зул болсон нь сумын эмч. Мөч хором алдвал өхөл шүүрэх мөчөд заяаны эрмэг дээр таван хантын хаяанд хагалгаа хийж тавилан заяаг аварч байсан сумын эмч. Алд алдын хадга танд барайгүй хүн байхгүй. Ачин ачиг үтсэн буйнаа танд яриагүй хүн байхгүй. Амьд яваа минь таны ач гэж нулимстэй хараагүй хүн байхгүй. Аврал буйны тэнгэр гэж танд залбираагүй хүн байхгүй. 60-аад оны эмч нарт жаргаж завлах цав гараагүй. Ахиад л тас аранхуй шөнө тас хийтэл утас хангинаж хэдэн эмнэлгийн цонх гэрэлтэж хээрийн замд хэсэг хэсгээр гарсан юм. Хүнд ч хэлээгүй дайн байсан юм. Хэзээч мартахгүй гавьяа байсан юм. Өртөө хүний жаргал татрах гэж байсан юм. Үндэстэй модны ургал тасрах гэж байсан юм. Улас даяар улаан тарианы хүүхнүүд ухтаавал удман хамгаалах дагнас нүүрлж ирсэн аюулаас нүүгэлдэж хөмөрсөн өвчнөөс удман тэрч гарсан юм. Улсаан аварч ирсэн юм. Ерөөх дуулал эмч танд өргөсөн цацал цагаан. Эмч танд өргөсөн хадаг цагаан. Эмч танд өргөсөн ерөөл цагаан. Эмч танд өргөсөн дуулал цагаан. 70-аад оны эмчнэр дайцтай сум шиг эгнээгээр жагсан эрүүлэнхийн фронтод гарч хүн ардаан 2 сая болгох хүндтэй үлсэд хүчин зүтгэсэн юм. 80-аад оны эмчнэр найргийн мөр шиг жигдэрч сансрын нисэгчтэй хамт салют станцын хаалгыг татаж сар нарны тойрогт тух тагаан орсон юм. Саруул орчлонгийн уудамд соён бит тойгоон гарсан юм. Ерөөл буянт миний ард түмэн 90-ад оны босоо галхаж ороход эрүүлэнхийн манаанда эмч таал үнэнч. 80 жилийн түүхтэй налайхын уурхайд дэлбэрэлт болоход чагнууран зүгээд эмчил та тэргүүн игнэнд боссон. Дамнуургаан өргөөд эмч таал тэр дунд орсон. Нүүрсний туйрын дунд
Нүгэлтсэн аюул тунд аврал нь таал байсан. Ачлал нь таал байсан. Мандах нарны цасан шуургад төөрсөн магнэг тэнгэрт цусан суйрэлд цоорсон мар зуулын гунигт хунгар дундаж манай эмч нар л явсан. Жаргаах бүлэг цас жавар тажигнсан сар тахал нүүрлсэн энэ догшин цагт эргээд санах түүх бидэнд бий. Хэцүү бэрх он жилүүдэд хэзээч бид өвдөг сөгдөж үзээгүй. Дайныг даваад гарсан түүх биднийх. Дайсныг ялаад ирсэн түүх биднийх. Түүхээрээ бахархах гавьяа бий. Түүнээсээ хүч авах заяа бий. Эрүүлэнхийг эрдэнэ болгож, эв нэгдлийг эрхэм болгож, эмч таньда санаа сэтгэлийн түшиг бай. Энэ дэлхийд сайн сайхны жишиг бай. Тэв дэлхийд асуулт тулгсан тэтэмт вирус 2019 он. Орчлон даяарын эрдэмт мэрэгдээс оршихуу, эс оршихуу гэж асууж байна. Тамийн эзэн элдэн тулгаж байна. Тахлын тахал өвчнөөр шалгаж байна. Эмч таны гавьяа энэ л цагт тодорно. Эрүүлэнхийн заяа эх оронд минь мөнхөрнө. Эмч танд уйлаагүй зовлон байхгүй. Эмч танд туулаагүй зам байхгүй. Эмч танд дуулаагүй дуу байхгүй. Эрүүлэнхийг эрдэнэ болгож, эв нэгдлийг эрхэм болгож, эмч танда санаа сэтгэлийн түшиг бай. Энэ дэлхийд сайн сайхны жишиг бай. Би таны төлөө залбирая. Та бусдын төлөө залбираарай.